За ингээд 2025 оны 7 сард за ингээд найзуудынхаа гэр бүлээр 9 гэр бүл аялалд гарсан байгаа хүүхдүүдтэйгээ. За ингээд эхний мандгаах явж байна. Дараа нь манай машин явж байна. Болцоохон явж байна. Энэ хэм бэ? Хасаахан гэр бүл юм. Гомбаахан гэр бүл байна. Баатрахан гэр бүл байна. За Цэнгэл-ах байна. Заяах байна. Эрк-ахын гэр бүл. За ингээд 9 гэр бүл бөөнөр аялалд гарсан. Үнэхээр гоё байгальтай. За энэ болохоор Отгон тэнгэр рүү орж байгаа бичлэг байна. Үүдэн дээр нь ингээд төлбөртлөд ордог бичлэг нь наацаар харагдсан байна. За энэ болохоор Мухртын гол руу явж байгаа бичлэг байна. Бид нар фургонд суугаад за нэг морин өртөг гэх юм уу? За мориор цаашаа явдаг хүмүүс унуулад явуулдаг тийм газар очиод зарим нь цаашаа алхаж явдаг юм лээ. За морь ундаг хүмүүс нь бол морь унаа яваад за би бол хүүхдүүд аваад алхсан. Өдрөлстэй амар халуун өдөр байсан. Милээлстэй туулахад л хэцүүхэн л газар байлээ. Тэгээ ингээ фургоноор хүмүүсээ зөөдөг. Том машин бол гарахаар л юм билээ. Тэгтээ зарим машинууд гараагүй. Жижиг машинуудаа үлдээгээд бид нэг фургонд суугаад ингээ тэр морьтой нэг тийм хэсэг дээр очисон. За ингээл нэлийн донцлоготой харагдчихээн. За энэний дараа бид гурав морь унцдаггүй учраас алхаа авсан. Миний охистой нэлийн алхалгасан. За энэ бол Сэнжид хад үзчихэд бид нар доошоогоо бууж байгаа хэсэг нь. Тэгэхээр гоё байгальтай байсан. Тэр ил центр бол тэгэхээр тасархай. Байгалийн зураглал тэр гоё байсан. За энд бид нар ингээд буцаж байгаа бичлэгийн уг нь хийсэн. Тэгээ бичлэгийг эвлүүлж чадахгүй лог оруулна гэсээр гал ингээд ороодсон. Одоо баг онгарах гэж тийм. За ингээд машин маань ирж байгаа харагдаж байна. За бид нар болохоор өвөр хангаа ороод Баян онгор ороод за завхны үзэсгэлэнт газруудаар ажилласан байгаа. Завхны Отгон тэнгэр, Лагчны ар нуур, тэгээ Мухртын гол орсон. За энэ буцах зам бичлэг байна. Ар хангаан хавцал дээр байна. Бичлэгүүд нь ерийн тэнт орчжтэй. Энэ за манай Отгон тэнгэрээс бууж ирээд ингээ бөөнөрөө ирчүүд маань дээлэн өмсөд Отгон тэнгэр дээр очиж зураг авахгуулаад ирсээ. За ингээд аяллаасаа буцаж байгаа бичлэг мөн аяллаа туршид авахгүйсэн гоё зургууд авсаргасан. За ингээд шорлог хийжтэй л нуурын ирэг дээр ингээл майхныхаа хажууд тэгэхээр гоё аялсан. За ингээд ирчүүдийн маань зураг харагдаж байна. Гээд нийт хэдэн хүүхэд явсан бэ? 17 18 хүүхэд 9 гэр бүлээр аялсан. Тэгэхээр гоё зугаалгалсан байна. Нар жаргаж байгаа юм бичлэг байна. Та үзсэнд баярлалаа.